Сайн байцгаана. Онлайн худалдааны сайтанд оруулах бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэх талаар заавар та бүхэнд өгч байна. Юуны түрүүнд бид загвар файлыг татж авах шаардлагатай бөгөөд дараах линкээр ороход энэхүү цонх гарч ирнэ. Энэхүү цонхны баруун дээд булан дахь нэмэлт хэснээс download сонголтыг хийснээр өөрийн компьютертай энэхүү Excel файлыг татж авах боломжтой. За Excel файлыг нээхэд иймэрхүү байдалтай харагдана. Энэ Excel файл дээрээс бид бүтээгдэхүүнийг ангилал, brand-ууд, import хийх бүтээгдэхүүн чагсаалт гэсэн эхний 3 шитийг бүглэх шаардлагатай. Энэхүү заавраар эдгээр 3 шитийг хэрхэн бүглэхийг та бүхэн зааж өгөх болно. За тэгэхээр хамгийн ихэнд зөмөрөө ангиллын тухай авч үзье. За англи гэдэг маань бол онлайн худалдааны сайтанд бол маш чухал ойлголт бөгөөд маш олон бараа бүтээгдэхүүнтэй онлайн худалдааны сайтанд хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүнийг буюу хайж байгаа бараа бүтээгдэхүүнээ зөв хурдан хайж авахд англи гэдэг ойлголт маань бол тусдаг байгаа. Жишээн дээр ярилцъя. Танай онлайн худалдааны дэлгүүр технологийн бараа бүтээгдэхүүн зардаг. Тэр дундаа хүүхд зориулсан тоглоомод зардаг байлаа гэж байна. Тэгвэл бид нэг иймэрхүү англи зохиож болно. Технологийн бараа дотроо хүүхэд гэдэг англи үүсгэлээ. За магадгүй том хүнд бас зардаг байж болно. Тэгвэл хүүхэд том хүн ч гэдэг юм те. Хүүхэд насан туршид гэж байж болно. Хүүхдийн зөмөр авчи. Хүүхэд гэдэг дотроо бол өсөрдөг тоглоом, цахим тоглоом, одоо цаашаа юу хийж болох вэ? Өөр ангиллууд байж болно. За тэгэхээр ингээд зөмөр ангиллаа зохиочлаа гэж бодъё. За энийг онлайн худалдааны сайтанд оруулахын тулд бид тухайн ангиллуудаа компьютер ойлгох хэлтэй болгож хөрвүүлэх шаардлагатай. Энийг бид тухайн ангиллыг кодлох гэж нэрлэж байгаа. Кодлохын тулд зөмөр жишээлбэл технологийн ангиллийн бараа бүтээгдэхүүнүүд 2000 гэдэг дугаартай байлаа гэж бодъё. За тэгвэл зөмөр технологи гэдэг ангиллыг 2000 гэдэг дугаарлж. Тэгвэл тэрний дотор байгаа ангиллууд буюу хүүхэд гэдэг дэд ангиллыг 2001 гэдэг дугаарчлаа гэж бодъё. Үүнийхээ дотор байгаа ангиллыгаа 2002, 2003 гэдэг ингээд ангиллчлаа гэж. Технологи гэдэг ангилл маань 2000. За хүүхэд гэдэг нь 2001. Түүний дотор байгаа өсөлтөг тоглоом 2002, цахим тоглоом 2003 боллоо. За тэгвэл энийг Excel дээр зөмөрөө хэрхэн бүглэх талаар харъя. Excel файл руу орлоо. Бүтээгдэхүүний англи гэдэг шитийг сонгосон байна. За энэ дээр жишээ болгоод анхны өгөгдлүүдийг та бүхэнд оруулаад өгсөн байж байгаа. Жишээлбэл энэ технологи гэдэг ангиллыг энд оруулж өгөөд за энийхээ уртад 2000 гэдэг дугаар тавьсан. За энийхээ дотор байгаа хүүхэд гэдэг ангиллыг дотор оруулж өгсөн байна. Хүүхэд гэдэг маань бол эндээс бол технологийн дотор байна гэдэг нь харагдаж байна. Гэхдээ хүүхэд гэдэг ангилл маань бол 2000 гэдэг ангиллаар давтцуулах дугаар болохгүй. Тэгэхээр 2001 гэдэг дугаар авсан байна. За үүнийхээ дотор байгаа угсавдаг тоглоом гэдэг нь 2002, цахим тоглоом гэдэг нь 2003 боллоо гэж байна. Тэгвэл энэ хэсгийн дагуу буюу энүүхээ дагуу зөмөрөө ангиллуудыг бол дараагийн ангиллуудыг бол энэ нэгээр үүсгэж боломжтой. Тэгэхээр Excel файл дээр мөн тухайн шийтүүдийг бүглэхэд ямар утгууд орох талаар тайлбарыг бол доотлох хэсэгт нь бол оруулж өгсөн байгаа. Онлайн худалдааны сайтанд бол дэд ангилл болж зарим ангиллуудыг задлахгүйгээр явах бол бас боломжтой байна гэсэн. Ангиллын хэсгийг бол энэ үрээд басгая. За дараагийн чухал хэсэг маань мэдээж brand. За таны хийхэд төлөвлөсөн онлайн худалдааны сайтанд ямар брендийн бараа бүтээгдэхүүн авах шалтгаалаад та брендийн жагсаалтыг үүсгэх хэрэгтэй бөгөөд үүссэн брэндүүдийг английн мөн метод кодлох шаардлагатай байгаа. За дараах байдлаар кодлсон гэж үзье. За тэгвэл үүссэн кодуудыг Excel файл дээр бүглэх шаардлагатай. Хэрхэн бүглэх вэ гэхээр брендийн нэр баганд шаардлагатай брендийн жагсаалтыг үүсгэх бөгөөд брендийн дугаар хэсэг тухайн үүссэн брэндүүдийг дахин давтахгүй байдлаар кодлох шаардлагатай.
За эдгээр кодууд маань дараа нь бид ямар ач тусыг өгөх вэ гэхээр Брендлийн сайтаас дараа бүтээгдэхүүн хайж байгаа хүмүүс брендээр шүүх боломжийг олгохоос гадна бидэнд тухайн брендийн мэдээллийг зөв дамжуулахад туслах юм аа. За жишээн дээр зөмөр авч үзье. За Sony брендийг зөмөрөө 101 гэж код гэсэн. Тэгвэл бидэнд өгөх ёстой файлын нэр бол 101.png файл. Тэгэхээр зургийг бид нэр өгөхдөө дараах форматыг баримтлах шаардлагатай. За энд брендийн логоны зургийг 400x400 пикселийн хэмжээтэйг бэлдэх бөгөөд бид нар PNG форматаар хийх шаардлагатай. За энийг бэлдэхдээ бидэнд өгөх ёстой фолдер дотор брэнд гэдэг хавцыг үүсгэн дотор нь set кодын дагуу файлуудыг үүсгэх хэрэгтэй. За жишээлбэл Sony brand 101 кодтай бидэнд өгөх ёстой хавцсан дотор 101 PNG файл байна. 400x400 хэмжээтэй Sony гэсэн зураг. За дараа нь 102 кодтай Canon brand-ийн зураг 400x400 хэмжээтэй. За Excel дээр мөн 102 кодтай Canon brand гэж байна. За энэ мэтээр та бусад шаардлагатай брендийн жагсаалтыг бид үүсгэж илгээгээрэй. Энэ хүрээд брендийн хэсэг маань дуусж байна. За тэгэхээр бүтээгдэхүүний ангиллал брэнд хэсгийг хэн зөв бөглөх кодлох талаар өмнө ярилцсан бол одоо эвэрхий бүтээгдэхүүний жагсаалт хуудсыг хэн зөв бөглөх талаар ямар ярилцсанаа. Энэхүү хуудсыг бөглөхөөс өмнө энэ хуудсанд оруулсан мэдээлэлүүд онлайн өгөгдсөн сайтн дээр хаана гардгийг зөмөрөө ярилцъя. За оруулсан мэдээлэл маань ерөнхийдөө зохицоороо ингэж харагдах бөгөөд за энэ хэсгийг бол бүтээгдэхүүний үндсэн зураг буюу cover зураг гэж нэрлэдэг. За cover зургийн доод хэсэгт байлах энэ хэсгийг бол бүтээгдэхүүний галерей зураг гэж нэрлэдэг бөгөөд энэ хэсэг тухайн бүтээгдэхүүний таалбар өснө харуулсан зургуудыг оруулсан хэсгийг галерей зураг гэж нэрлэдэг. За бүтээгдэхүүний нэр хэсэг энэ хэсэгт харагдана. За бүтээгдэхүүний брэнд нэмэлт кодны мэдээлэл энэ хэсэгт харагддаг. За бүтээгдэхүүний үн мэдээж харагдана. За тухайн бүтээгдэхүүний товч тайлбар хэсэг бол бүтээгдэхүүний зургийн хажуудлалд харагддаг. За цаашлаад өнгөний сонголтын хэсэг, хэмжээний сонголтын хэсгүүд тухайн бүтээгдэхүүний хажууд харагдах нэ. Тэгэхээр бүтээгдэхүүний мэдээлэлүүд аль аль хэсэгт оржуулах талаар үзүүлж Excel файл руу орё. За Excel файл дээр бүтээгдэхүүний мэдээллүүдийг оруулахдаа бүтээгдэхүүн бүрийг дахин давтагдахгүй кодоор кодлох шаардлагатай. За цааш нь бүтээгдэхүүний нэр хэсэгт тухайн бүтээгдэхүүний нэрийн мэдээллийг оруулж өгнө. За дараа нь товч тайлбар хэсэгт бол тухайн бүтээгдэхүүний яг юу вэ гэдэг талаас нь хамгийн ихтэй хоёр өгүүлбэрт багтаан мэдээллийг бол товч мэдээллийг оруулж өгөх шаардлагатай. Дараагийн брэнд дугаар хэсэгт бол өмнө бид нар бүртгэсэн брэнд гэдэг шийдэнд өгсөн мэдээллийн дагуу бол кодыг тавьж өгнө. За энд бол жишээ 101 гэсэн кодыг тавьсан байна. 101 гэдэг код маань юу гэлээ хийж байгаа гэхээр Sony брэндийг бол тааж байна гэсэн. За тэгэхээр Sony брэнд гэж бичлэгөө уртлын кодыг импорт хийх бүтээгдэхүүн жагсаалт хэсгийн брендийн дугаараас бөгөөж өгнө гэсэн. За ангиллын хэсэг. За ангиллын хэсэгт бол бүтээгдэхүүний ямар ангил багтж байгаа гэдгийг 3-аас илүүгүй ангил багтаан кодуудыг энэ хэсгүүдэд бол оруулж өгөх шаардлагатай. Жишээ нь бол энд 2000 гэсэн код байна. За 2000 гэсэн ангил маань тэгэхээр технологи гэсэн ангиллыг зааж байна гэсэн. За 2001 гэсэн кодыг бол 2 дугаар ангилтай зааж өгсөн байна. Тэгэхээр энэ бол энэ гэхээр 2001 буюу хүүхэд гэсэн ангиллыг бол хийж байна гэсэн. За цааш нь ангил 3 дээр 2003 гэсэн ангиллыг зааж өгсөн байна. За энэ маань 2003 буюу захин тавилан
гэсэн утгыг илэрхийлж байна гэсэн. За тэгэхээр энэ бүтээгдэхүүний хувьд технологи ангиллын хүүхдийн цахим тоглоомжтой ангилд оржээ гэдгийг энэхүү кодуудаар дараах байдал оруулах шаардлагатай. За үнийн мэдээллийг оруулахдаа ямар нэгэн долларын тэмдэг, төгрөгийн тэмдэг ч юм уу те урт тооны оруулахгүйгээр хөл тоонтохоор үнийн мэдээллийг оруулж өгнө. За үнийн мэдээллийг оруулахдаа мөн 10-ийн буюу битгий орнуудын таслыг бол оруулах шаардлага байхгүй. Тодорхой орны нэг мөн оруулахгүйгээр зөвхөн хөл тоогоор оруулсан гэдгийг гаргая. За cover зураг. Cover зургийн мэдээллийг оруулахдаа тухайн бүтээгдэхүүнийг бид дахин давхардахгүй кодоор кодлсон байгаа. Хамгийн ихний баган дээр ямар кодыг оруулсан байна? Тэр кодоор бид зургийн нэрийг нэрвэх шаардлагатай байна. Бидний тохиолдолд бол 1001 гэсэн кодыг тухайн бүтээгдэхүүн авсан байгаа учраас 1001 гэдэг кодыг тавиад авсан тухайн бүтээгдэхүүний зургийн хүндэтгэл болох ZGPG гэдэг үйлчлэгийг оруулж өгчээ гэсэн. За тэгээд тухайн бүтээгдэхүүний галерей зураг буюу одоо хувилбар зургуудыг оруулахдаа мөн тухайн бүтээгдэхүүний кодлсон кодын нэрийн араас хамгийн ихний зураг бол A, хоёрдугаар зураг бол B, дараагийн зураг бол C гэсэн утгуудыг оруулж өгснөөр тухайн галерей зураг буюу тухайн бүтээгдэхүүн хэдэн зурагтай вэ гэдгийг ингээс бол харах боломжтой болж байна гэсэн. Бидэнд өгөхдөө тухайн зурагнууд маань юу гэсэн нэртэй байх вэ гэдгийг та бүхэнд зааж өгөхөөс гадна бид зөв зургуудыг дамжуулахад энэхүү кодууд нь тус болохтэй гэсэн. За цаашлаад тухайн бүтээгдэхүүн дээр ERP код, barcode, dot code, SQL код гэх мэдээлэлүүд байдаг бол тухайн багнууд дээр тухайн бүтээгдэхүүн дээр оруулж өгнө. За энэ дээрээс хамгийн чухал кодын хэсэг бол SQL код гэдэг хэсгийг та хэрвээ манай системтэй ERP системийг холбохоор тохиолдсон болвол энэ хэсэгт бол SQL кодыг мэдээллийг оруулж өгөх шаардлагатай. За SQL код гэдэг маань бол stock keep unit гэсэн үгний тавьчлал буюу энд орсон кодоо бид тухайн нэг ERP систем ч юм уу те санхүүгийн систем дээрээс үлдгэлийн мэдээллийг энэ кодоор мөргүүлж тавьж чаддаг байна гэсэн. Дараагийн бүглэх ёстой баг нь бол нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл гэсэн байгаа. За тухайн дараа бүтээгдэхүүн дээр нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл байгаа бол энэ хэсэгт бол мэдээллийг оруулж өгнө. За үүний дараа чухал баг нь бол хөнгө хэмжээний баг байгаа. За хөнгө хэмжээний баган дээр тухайн бүтээгдэхүүн өмнөний хөлбөртэй бол энэ хэсгийг бол бүгдэлдэг байгаа. Вэ өмнөний хөлбөр ч юм уу хэмжээний хөлбөрийн мэдээлэл байхгүй бол тухайн баган маань яг хоосон байх шаардлагатай гэсэн. За бидний тохиолдолд бол энэ бараа цагаан хар гэсэн өмнөний хөлбөртэй байгаа учраас энд цагаан харны хөлбөрийн мэдээллийг оруулж өгсөн байна. Хөлбөрийн мэдээллийг оруулж өгөхдөө тухайн өнгөний мэдээллийг оруулж өгөх тасал тавина. Дараас нь дараагийн өнгөний мэдээллийг өргөжлүүлээд зай авахгүйгээр шууд өргөжлүүлж залгаж бичих юм аа. За дараагийн хэсэг бол хэмжээний мэдээлэл байна. За хэмжээний мэдээллийг өнгөний мэдээлэлтэй магадад хэмжээний мэдээллийг оруулаад таслал тавиад араас нь дараагийн хэмжээний мэдээллийг залгуулж бичих замаар хэмжээний мэдээллийг өгснө гэсэн. За одоо цөмөр жишээн дээр хэлцээ. Жишээ буюу бидний бөглөж байгаа эхний 3 бүтээгдэхүүний хувьд авч ирэхэд за Sony PlayStation 4 Pro гэдэг бүтээгдэхүүн маань өөрөө үндсэн бүтээгдэхүүн байж байна. Дотроо 2 өнгөний хөлбөртэй. За тэгэхээр эхний барааг бөглөж өгөхдөө энэ бараа бол ямар нэгэн дэд бүтээгдэхүүн биш шүү гэдгийг бол тэг гэсэн хэмжээр зааж өгч байна. За тэгэхээр өмнө хөлбөрийн мэдээллийг оруулж өгөхдөө хөлбөр бүтээгдэхүүний уртад үндсэн бүтээгдэхүүний дугаарыг тавьж өгдөг байгаа. За энэ дээр үндсэн бүтээгдэхүүн 100001 гэж тавьсан байгаа бол хөлбөр үндсэн бүтээгдэхүүн хэсэг гэдэг баган дээр хөлбөр бүтээгдэхүүнүүд дээрээ үндсэн бүтээгдэхүүний 100001 гэсэн кодыг өгж өгнө гэсэн. За тэгээд хөлбөрийн мэдээллийг нэрийн мэдээлэл өгсөн байна. За үндсэн мэдээлэл товч мэдээлэл адилхан учраас
хөлбөр бүтээгдэхүүнээр адил мэдээлэлүүд хэрэглэгдсэн байна. За мөн брендинг хэсгээр бол мөн адил эзэн бүтээгдэхүүнээр адил мэдээлэлүүд хэрэглэгдсэн байж байна. За эхлэлийн хувьд мөн адил. За харин үнийн мэдээллийн хувьд бол тухайн хараа бол хөлбөрөөр өнгөөсөө шалтгаалаад ч юм те хэмжээнээс шалтгаалаад төлбөр бол өөр байх боломжтой. За тэгвэл бидний бүтээгдэхүүний хувьд бол цагаан өнгө нь хар өнгөнөөс арай хямдхан болж таарч байна гэсэн. За энэ дээр бол үнийн мэдээлэл нь харагдаж байна. За тэгээд тухайн хөлбөр бүтээгдэхүүнүүдийн зургийг мөн оруулж өгөхдөө за тухайн бүтээгдэхүүнийг ямар кодоор дахин давтагдахгүй кодоор өгснөөс хамаарат зургийн мэдээллийг оруулж өгөхдөө мөн кодыг бол бүтээгдэхүүний дугаартай адил кодоор кодсон байна. За цагаан өнгөний хувьд бол хөлбөр галерей зургууд бол байхгүй учраас эцэг cover зургийг авч ирсэн. За хар өнгөний хувьд мөн адил хөлбөр зургууд бол байхгүй харагдаж байна. Тэрээр байгаа бол тухайн багнууд дээр бол хөлбөр зургийн мэдээллийг 1 бол 1, 2 бол 2 мэдээлэлээр нь оруулж өгнө гэсэн. За тэгээд шаардлагатай багнуудыг өгч авсаар байгаа. Өнгө хэмжээний хөлбөр дээр очиж байна. За өнгөний хувьд энэ удаад бол хөлбөр бүтээгдэхүүний хувьд яг энэ бүтээгдэхүүн тэр бүтээгдэхүүний аль хөлбөр вэ гэдгийг нь нэрийн зааж өгөх хэрэгтэй. За өнгөний хувьд бол энэ бол цагаан гэдэг өнгө сонгож өгөөд тэгээд хэмжээнээс бол 128 GB гэдгийг сонгож өгсөн. За дараагийн бүтээгдэхүүний хувьд бол яг хар хөлбөр нь учраас за өнгөний хэсэгтэр бол мөн хар гэсэн өнгөийг сонгож өгсөн байна. Яг хэмжээнд дээр нь бол 256 гэдэг хэмжээг бол оруулж өгсөн байна гэсэн. За өөр нэг зэмбэр жишээ авъя. За зэмбэр энэ дээр хувцсны бүтээгдэхүүн оруулж өгсөн гэж үзье. За ноосон цанц. Ноосон цанц үлээж. За тэгвэл ноосон цанц маань өөрөө энэ бол ямар нэгэн дэд үндсэн бүтээгдэхүүний дэд бүтээгдэхүүн биш шүү гэдгийг бол энд тэг гэдэг тоогоор илэрхийлж байна. За тэгэхээр энэ бол ямар нэгэн бүтээгдэхүүний дэд бүтээгдэхүүн бол биш гэсэн утгыг энэ талбарт бол тэгээр илэрхийлж байна гэсэн. За тэгээд тухайн бүтээгдэхүүний талаар тухайн бүтээгдэхүүний тайлбар энд байна. За энд байна. За тэгээд тухайн бүтээгдэхүүн дээр бол ямар брендийн бүтээгдэхүүн бэ гэдгийг зааж өгөх шаардлагатай. За бидний хувьд бол одоохондоо хувцсны брендийг оруулж өгөх учраас хувцсны брэнд хөгжлөөр явчих. За өнгөний хувьд бол зэмээр бичиг. За өнгөний хувьд бол энэ бүтээгдэхүүн за цагаан саар гэсэн өнгөтэй байж болно. За тэгвэл энэ бас мөн кодоор кодлогддог байж болох юм. За жишээлбэл за white нь за W за black нь ч юм уу саар өнгө нь за gray гэдэг өнгөөр бичсэн байж болно. За цаашлаад за шар өнгөтэй байж болно. За yellow ч гэдэг юм тийм. Энийг бол ингэж бичих болно. За хэмжээний хувьд гэх юм бол энэ бүтээгдэхүүн цаамч учраас хувцсны хэмжээнүүд бол янз янз байдаг. Тэгэхээр за S альтмартай байсан. Чухал S M за L хэмжээтэй байлаа. За мөн XL гэсэн энэ бүтээгдэхүүн хэмжээтэй байлаа гэхэд хэдэн хөлбөрийн хэмжээ байх вэ гэдгийг энэ дээр бичих гэсэн. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнийхээ хөлбөр бүтээгдэхүүнийг одоо оруулж үзье. За хөлбөр бүтээгдэхүүнийг оруулахдаа за ноосон цамцны хөлбөр ноосон цамц. За тэгээд энэ яг өнгөн дээр нь саар өнгөн гэсэн гэж байна. Саар өнгө. Саартай. За тэгээд тухайн бүтээгдэхүүний тайлбарын хэсэгт орчихно. За тэгээд брэнд кодуудыг гэлүүдийг мөн энэ хэсгүүд бүглэнэ.
За энэ бүтээгдэхүүний зөмөрөө кодлчих. За кодлохдоо бол 10,000 за давхарч болохгүй учраас 5 гэсэн кодыг өгсөн гэж үзэх юм бол энэ бүтээгдэхүүн маань тухайн бүтээгдэхүүнийхээ аль бүтээгдэхүүний дэд бүтээгдэхүүн бэ гэдгийг зааж өгөх тул энэ бүтээгдэхүүний дэд бүтээгдэхүүн учраас энэ ч 10,000 4 гэсэн кодыг болоод бичих нэ гэсэн. За тэгээд хувилбар дээр зөмөрөө явуулчих. За хувилбар дээр явуулчих юм бол энэ дээр энэ бүтээгдэхүүн маань яг тухайн ноосны цанцныхаа шаарл өнгөний хувилбар нь учраас энэ дээр зөмөрөө gray гэдгийг болол өгсөн гэсэн үг. За gray. За тэгээд S ярьсан байна. Чи юм те энэ бол яг S нь гэж үү. За магадгүй дараагийн бүтээгдэхүүн gray өнгөний M ярьсан байна гэж үү. Чи юм те. За ингэж явж болно. За энэ тохиолдолд бол бүтээгдэхүүнүүдийн нэрүүд бол зээрээ хийж болж байна. За тэгэхээр эдгээр зэмээр хэдийн бүтээгдэхүүн оруулсан гэсэн. Бас кодуудыг давхардгуурдаг чинь. За дараагийн хувилбар дээр бол энэ 4 мэдээж байна. Яг тэгэхээр энэ бүтээгдэхүүний хувилбар бүтээгдэхүүн чинь. За мөн энэ чинь бол яг тухайн хувилбар таарсан тайлбарыг бол оруулж өгөх шаардлагатай. За тэгээд энэ хэмжээний хувилбар нэг. За ингэж оруулснараа тухайн бүтээгдэхүүн маань бол яг хэрэглэгч тухайн бүтээгдэхүүний аль хувилбарыг сонгож авч байгаа гэж тулаа энэ мэдээлэл өгсөн. За магадгүй S гэдэг альтернатив бол материалын зардал хамаагүй бага байдаг гэж үзээ. Нэгний хувьд бол хямдхан байж болох юм. За эсвэл бол та бүхэн тухайн бүтээгдэхүүний тоо ширхэг одоо зарим нэг хэмжээ маань дуусч байгаа тохиолдолд хямдруулах гарч болно. Тэр тохиолдолд өнөөд маань бол өөр боломжтой байгаа гэсэн. За тэгэхээр энэ цанц маань жишээлбэл 80,000 зүйлсэн гэж үзье. За тэгвэл тухайн бүтээгдэхүүний маань за S ярьсан маань 80,000 төгрөг. За M ярьсан маань бол за 82,000. Энэ фото өөрөөр боломжтой байгаа гэсэн. За зургийн хувьд бол мэдээж тухайн бүтээгдэхүүний S хувилбар нь 10,005 гэсэн кодтай байгаа учраас зургийн байрлалыг оруулчихтай 10,005 гэсэн өөрчлөлттэй файлыг үүсгэх шаардлагатай гэсэн. За тэгэхээр зургийн файлын мэдээллүүдийг оруулчихтай тэр хаан бүтээгдэхүүнийхээ дугаараар оруулж өгөхийг гаргаарай. За тэгээд файл Excel-тэй холбоотой бүлэг зааврууд бол доод хэсэгт бүлэгдсэн байгаа. За зургийн файлын хувьд бол 1000-ыг харьцах нь 1000 пикселийн хэмжээтэй зураг байв зүгээр байгаа. За тэгэхээр та бүхэн доод тайлбарын дагуу зургуудыг чиглүүлээрэй гэсэн. Энэ үрээд заавар маань дуусч байна. Гал тавьсан дээр баярлалаа.